2.17 буюу эцсийн эмчилгэжийн мэдээлэл. Эцсийн эмчилгэжийн мэдээлэл нь хоёр хэсгээс бүрдэж байгаа. Эцсийн эмчилэгч иргэд болон эцсийн эмчилэгч аж ахуйн нэгж байгууллагын бүртгэл гэсэн хоёр хэсгээс бүрдэж байгаа. Хавсалт хэсгээс 17-гийн 2 хэсгийг бүгэлнэ. 2.17-гийн 1 буюу эцсийн эмчилэгч овог нэрийг, үндэс угсааг, иргэний харьяаллын давхар харьяалал гэсэн оршин суух уулаас улс төр нөлөө бүхий итгэхэд мөн эсхийг тийм үгээр оруулж өгнө. Тухайн аж ахуйн нэгж удирдах албан тушаал ашигтай эсхийг тийм үгээр оруулж өгнө. Одоогийн ажиллаж байгаа аж ахуйн нэгж байгууллагын хаягийг оруулж өгнө. 5 буюу түүнээс дэш хувьцаа эсвэл түүнтэй адилхан үнэт цаас эзэмшдэг бол хувьцааны тоогийн эзэмшлийн хувийн 20 буюу түүнээс дэш саналын эрхтэй бол шууд саналын эрхийн хувийг, шууд бус саналын эрхийн хувийг, компани хяналтыг бусад аргаар хэрэгжүүлдэг бол дэлгэрэнгүй мэдээллийг хэмжээ өгч оруулж өгнө. Хэд хэдэн эцсийн эмчилгэжийн мэдээлэл оруулж өгч байгаа нэмэр нэмэх хэсгээс оруулж өгнө. Мэдээлэл бүүлэхээс өмнө энэхүү зааврыг унших шаардлагатай. 17-гийн 2 буюу эцсийн эмчилгэжийн мэдүүлэг бүртгэлтэй хөрөнгийн биржийг оруулж өгнө, бүртгэлтэй улсыг оруулж өгнө, бүртгэлтэй офисын хаягийг оруулж өгөөд, утасны дугаарыг оруулж өгөөд, веб хуудсыг бичээд компани символыг оруулж өгнө.